За семинарынхаа дараагийн хэсэгт энэ комплекс хосмог гэдэг үйлдлийн тухай үзье. За энэ үйлдэлийг өөр ингээд 6 дахь арга гэж үзэж болно. Бид нэмэх хас хөрж хуваах гэдэг 4 аргын тоо. Нэмэх нь одоо зэрэг дэвшилэх үйлдэлхээр энэ комплекстаа гарч ирсэн шиг хосмог авах гэдэг ийм үйлдэл бол 6 дахь арга гэж үзэж болдог юм. Энэ квант механикийн тооцоогод маш чухал ийм арга байдаг. Дараа нь бид нэр хосмогийг өргөтгөхөд бас хэрэглэнэ. За энэ бол юутай төсөөтөө бодлого өгөхөөр за энд нэг би комплекс тоо өглөө x y гэсэн энэ комплекс тоог энд ингээд дүрсэлжээ. За энэ хосмог тоог юу гэж хэлэх вэ гэдгийг олохын тулд өөр нэг сонирхолтой бодлого бодъё. За энд одоо ингээд гол байгаа гэдэг ийм бодлого байдаг шүү дээ. Энд ингээд гол байсан. За тэгээд яах вэ гэхээр за энд одоо гал гарчин ч гэдэг юм уу. Энд нэг хүн байна. За эсвэл энд гэр байна. Хамаа алга. Заавал гал гэдэг яг гэр. Энэ хүн голоос ус аваад гэртээ очихын тулд хамгийн богино ямар замаар очих вэ гэсэн ийм бодлого байдаг. Тэг хүн бодоход ингээд за ингээд очиж болно. За ингээд очих нь арай богино. Эсвэл яг энэ голоос нь ингээд очих ч юм уу гэх мэтлэнгээр янз бүрийн вариантаар бодогч болно доо. Тэгвэл энийг яаж олдгоо гэхээр энэ гэрээ яг голын нөгөө талд толио ойлт хийдэг. Яг ижлэгэн зайд толио ойлт хийдэг. За энийг одоо манай энэ гэрийн нөгөө бас нэг гэр гэсэн үг. Хос гэр, хосмог гэр гэж. За ингээд толио ойлт хийчихэд би хамгийн богино зам бол шулуун шугам байх хэвээр. Тэгэхээр энэ хоёрын хооронд би ингээд шулуун шугам татъя. Шулуун шугам. Тэгэхээр яг энэ цэг бол манай ямар цэг болох вэ гэхээр голын ус авах цэг болох нь шүү дээ. Хамгийн богино зай гэсэн. За ингэж олдох хэрэгтэй байна. Тэгээд эндээс ийшээ ижил болохоор энэ бол энэ хоёр зай бол хамгийн богино зай болох хэрэгтэй юм аа. Тэгэхээр энэ цэг бол манай нөгөө ус авах тэр цэг байна. Хамгийн богино зайд. Энэ биш, энэ гол нь биш, энэ ч биш гэж. За яг энэ бол иймэрхүү төрлийн толио ойлтын бодлогыг бол физикт байгальд маш их хэрэгэлдэг симметр. За тэрнтэй адилхан математик дээр бас энэ комплекс тоог цэгээр дүрслэн. За үүний хосмог тоо гэж юу хэлэх вэ гэхээр энэ бодит тэнхлэг толио ойлт буулгасан энэ цэгийг цэгээр дүрслэхдгийн тоог комплекс тооны хосмог гэдэг юм. Хэрвээ энийг ингээд z гэдэг тоо гэж ингэж тэмдэглэх юм бол энэ бол z тоо байх юм бол энийг бол z-ийн хосмог гэж. За математикууд голдуу дээгүүрээ зураастай бичдэг. За физиктийн зураасыг вектор дээр ч юм уу, дундаж утхан дээр ч юм уу маш их хэрэгэлдэг учраас одоо физикийн номон дээр бол голдуу одоор тэмдэглэдэг хосмогийг. Цаашд бид нэр энэ одоор тэмдэглэж явна. За энэ тоог хос тоо гэж. Буцаад энэ тооны хосмог нь энэ байна. Дахиад толио ойлт гэхээр буцаад өөрөө гарна. Өөрөө гардаг юм учиртай. За тэрийг бид нэр яаж бичих вэ гэхээр хосмог тооны хосмог нь буцаад юу гарах нь вэ? Өөрөө гарах нь шүү дээ. Өөрөө гардаг гэж ингэж тэмдэглэж болно. За энэ тоо бол ямар тоо болж ийн вэ гэхээр сөрөг y байна. Y нь сөрөг болно гэж ингэж бичиж байгаа. Тийм учраас за би энэ хосмог тоо ямар тоо болж ийн вэ гэхээр x дээр нэмэх нь йота сөрөг y гэж. За ингэж хийж болно. За энэ бол геометр утга нь. Геометр утгын дүрм ёсоор ерөөсөө энэ хуурмаг хэсгийг бол сөргөөр сольж ийн гэж ингэж хэлж болно. За эсвэл энийг цааш нь дахиад айтайхан бичиж болно. Энэ сөрөг тэмдгийг йотоор оруулж болно. X дээр нэмэх нь йотоор нь сөрөг тэмдгийг оруулаад бас бичиж болно. За одоо энэ бол хосмогийг олдог үйлдэл. Энэ бол айлгүрийн үйлдэл гэж ингэж ойлгоно. Хосмогийг олдог айлгүрийн үйлдэл бол юу байна вэ гэхээр нэг тоо өглөө хосмогийн ол гэвэл энэ йотогийн сөрөг йотоогоор солино гэж. Тэгэхээр энэ бид нар айлгүрийн үйлдэл ёсоор энээс хойш хосмог авах үйлдэл гэдэг бол ерөөсөө йотог сөрөг йотоогоор сольдог юм а гэж ингээд ойлгочих болно. Йотог сөрөг йотоогоор солино гэж. За энэ бол хосмог авах үйлдэл. Маш амархан үйлдэл байдаг. За тэгээд энэ зөндөө сайхан хэрэглээтэй. За хамгийн их хэрэглээтэй томьёог нь одоо би хэлж өгье. Хамгийн их хэрэглэгдэх томьёо бол юу байдгийг гэхээр за хосмог өөрийн хосмогоор нь үржүүлэх. За энэ бол юутай тэнцвэр байх вэ гэхээр тооны модулын квадрат байдаг. За модулын квадратыг олъё гэвэл мэдээж энэ Декартийн хэлбэрийг ашиглаж болно. X-ийг y-ийг хэрвээ олчвол энийг квадрат гээд байна модулын квадрат. Хэрвээ энэ олоход төвөгтэй тохиолдолд ерөөсөө комплекс авлаа хосмогийн олно гэхээр йотогийн сөрөг йотоогоор солиод үржүүлчихнэ. Ийм хялбархан үйлдэл шилждэг. За энэ баталгааг нь хэдүүлээ хийгээд үзүүлье. За комплекс тоо гэдэг бол x дээр нэмэх нь йота y гэсэн үг. За хосмогийн авахаар x-с хасах нь
Йота Y гэсэн үг. Энэ йотагийн сөргөөр сольж чинь. За энэ бол А дээр нөх нь B агасх нь B учраас A квадратаас хасах нь B квадрат гэсэн ийм томьёо болно. Йота квадрат нь хасах учраас хасахыг нэмэх гарна. Тийм учраас X квадратаар нэмэх нь Y квадрат. Тэгээд энэ Пифагорын теоремээр X квадратаар Y квадратыг нэмэхээр манай Z-ийн модулын квадрат гарах нь шүү дээ. Z-ийн модулын квадрат гарна. За ингэж батлагдж байгаа юм. За энэ бол манай энэ хосмгийг олдог хамгийн анхны хэрэглээ байна. За дахиад нэг юм дасгал хийгээд үзье хэдүүлээ. Ямар дасгал хийх вэ гэхээр за хэрвээ Эйлрийн адилтгалыг мэдэхгүй мөртлөө зүгээр Е-ийн фи гэдэг тооны модулыг олъё гэсэн юм бодлого байна. Эйлрийн адилтгалыг мэдэхгүй хүн бол энэ бодит хуурам хэсгийг олж чадахгүй. За гэхдээ энэ модулын квадрыг олъё гэвэл яах ёстой вэ? Модулын квадратыг олоод язгуур авчих хэрэгтэй. Модулын квадрат гэхээр энэ ёсоор энэ тоог хосмогоор нь үржин. Хосмог гэхээр йотагийн сөргөөр сольж байгаа юм. Йотагийн сөргөөр. За тэгээд ингээ үржүүлчихээр энэ бол юу болж ийн гэхээр Е-ийн тэг зэрэг буюу 1 байх нь шүү дээ. Модулын квадрат 1 юм чинь модул нь хэд байх нь 1 гарах нэ гэж. За ингэж олж болно. Жишээлбэл энэ хосмог авах үйлдэл ямар амархан болохыг харуулж байгаа ийм сайхан жишээ байна шүү дээ. За бас нэг өөр дасгал хийж үзье. Энэ хосмогийг хэрэгэлдэг зөндөө олон сайхан дасгал байж болно. За дахиад нэг юм дасгал хийгээд үзье гэдэг. Ийм дасгал. За нэг тоо авлаа. X дээр нэмэх нь йота Y. За түүний хосмогийг нь олъё. Z одтоо тэнцүү йотаг нь эсрэгээр солих учраас X-ээс хасах нь йота Y гэж. За одоо эндээс X-ийг олъё. X-ийг олохын тулд хооронд нь нэмээд энэ хураагт нь 2X 2 туваачин. Тийм учраас X-ийг олохын тулд Z дээр нэмэх нь Z-ийн хосмог хуваах нь 2 гэдэг ийм үйлдэл. За энэ одоо нөгөө бодит хэсгийг олдог маш амархан үйлдэл байгаа байхгүй юу? Хосмогийг ашиглаж бодит хэсгийг олохоор Z дээр хосмогийг нэмэл 2 туваачин. За энэ бол ямар үйлдэл вэ гэхээр заримдаа энийг Р гэж ингэж тодорхойлж болно. Үйлдэл Z тооны бодит хэсгийг олох үйлдэл гэж ингэж ойлгож байна. За тэрэн шиг нь хуурмаг буюу төсөөлөгдөм хэсгийг олох үйлдэлийг яаж хийж ийн вэ гэхээр Y тэнцүү. За энэс энийг хасаад тэгэхээр зэрэг 2 йота Y болно. 2 йотад хуваагаад өгнө. Тэгэхээр Z-ээс хасах нь Z одтоо за харьцуулах нь 2 йота гэсэн ийм үйлдэл байна. Өөрөөр хосмогийг аваад хасаад 2 йотад хуваагаад өгнө. Энэ бол зүгээр нэмэх хасах үрж хуваах үйлдэл. За энийг юу гэж ойлгож болох вэ гэхээр энэ Z гэдэг тооны одоо төсөөлөгдөм хэсгийг олдог үйлдэлээ гэж ингэж тодорхойлж болох нь шүү дээ. Энэс биш ийм бичиг байвал ингэж олно, энийг бол ингэж олох нь байна. За үүнтэй адилаар жишээлбэл Z-ийн модулыг олоо гэвэл яаж олох нь вэ гэхээр язгуурын дор Z-ийн хосмогоор нь үржээл язгуур авчна гэх мэтлэн. Ингэж бас тодорхойлж болох нь шүү дээ Z-ийн модулыг. За иймэрхүү байдлаар хэрэгэлдэг учраас энэ хосмог гэдэг бол маш хүчрхэг ийм тоо байдаг. Ийм арга байдаг. Маш хүчрхэг ийм арга байдаг. За энэ ташрамд хэлэхэд жишээлбэл одоо энэ ийм томьёо байна бид нар энэ Е-ийн фи дээр Эйлрийн адилтгалыг хэрэглэхээр бодит хэсэг нь косинус фи байдаг шүү дээ. Бодит хэсэг нь яах вэ гэхээр энэ хоёрыг нэмээд 2 тоон гэхээр Е-ийн фи нэмхэн түүний хосмогын сөрөг фи хуваах нь 2 гэж. За энэ томьёог бид нар өмнө гаргасан. За дахиад энэ өөрөлдвөл би юу сонирхоод байна вэ гэхээр Z тэнцүү Y-ийн фигийн үдийн адилтгалыг бичиж штэ. Тэгэхээр зэрэг энэ бол хуурмаг хэсэг нь бид нар энэний синус фи байдаг. За энэ бол юу болж ийн вэ гэхээр Y-ийн фи Z-ээс хасах нь хосмог нь Y-ийн сөрөг фи хуваах нь 2 йота гэж. За энэ томьёог бид нар өмнө гаргасан бөгөөд энэ томьёо бол энэний жишээлбэл тухайн тохиолдол байсан байна гэж ингэж харж болно. За энэ комплекс хосмог авахын үйлдэл бол маш их чухал. За явандаа бид нэр хосмог матриц буюу adjoint матриц гэж ингэж тийм аавн тэрийг бол бид нэр юу гэж нэрлэдэг вэ гэхээр хөрвүүлээд хосмог авдаг. Тийм учраас transposed conjugate буюу adjoint гэсэн матрицын тухай үзэн тэр үед хялбарчлаад бас л хосмог авах үйлдэлээ гэж ингэж нэрлэнэ. Тэгж өргөдөг нь. Тийм учраас энэ хосмог авах үйлдэл бол одоо манай квант механикийн үндсэн арга техник байдаг. Тэрний одоо жишээнүүдийг та нар энэ дээрээс харж болно. За ингээд өнөөдрийн
семинар бол болж байна. Энэ семинараар бол та нар юу ойлгох вэ гэхээр ээлрийн адилтгал бол ямар хүчтэй шаахан адилтгал вэ гэдгийг ойлгох хоцорсон байх гэж найдаж байна. За тэрнээс гадна энэ хосмог авах гэдэг юм үйлдэл байд юм аа. Энэ үйлдэл бол маш хүчирхэг, маш амархан ийм сайхан үйлдэл шүү гэж ойлгож хоцрох хэрэгтэй. За ээлрийн адилтгалыг ашигласан сайхан дасгалууд хийж үзье. За нэгдүгээр бид нэр ээлрийн адилтгалыг сайхан мэдэх хэрэгтэй. За Егийн йота фи гэдэг фигийн оронд өөр үсэгч байж болно. Альфа, бета ч гэдэм үү. За фи гэдэг өнцөг бол косинус фи дээр нэмэх нь йотаг үржих нь синус фи гэдэг. Энэ хоёр бол яг адилхан байд юм аа гэдгийг харах хэрэгтэй. За энэ адилтгалыг ашиглаад бид нэр бодлого хийхэд ерөнхийдөө ийм арга хэрэглэнэ. Ер нь комплекс тоо гэд би аргентин диаграм дээр дүрслсэн байна. Нэг тоо бол x y-гээр илэрхийлэгдэнэ. Хэрвээ бид нар энэ адилтгалыг ашиглаад явхад энэ бол нөгөө тэгшинцэгт хэлбэр байна шүү дээ. Тэгшинцэгт координатын хэлбэрний йотатай. Тэгэхээр ийм хоёр комплекс тоо тэнцүү эквивалент тэнцүүгээл яваад байвал хоёрын тэнцүү гэсэн юм үр дүнгууд гарна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр энэ комплекс тоог одоо Декартийн хэлбэрээр хичвэл ийм хэлбэртэй байна гэсэн үг. За энэ хоёр тэнцүү байхын тулд комплекс тоо гэдэг бол цэгээр илэрхийлэгдэнэ. Яг хоёр цэг давхцсан concurrent болохын тулд x1 x-тэйгээ y1-тэйгээ ижил байх хэрэгтэй. Нэг нь ижил нөгөөх нь өөр болчвол энэ хоёр цэг давхцахгүй. Тийм учраас нэгэн зэрэг тэнцүү байх ёстой гэсэн ийм шаардлага гардаг. Энийг юу гэж хэлдэг вэ гэхээр хоёр тооны бодит хэсгүүдийн тэнцвүүлээд үүнтэй нэгэн зэрэг системийн хаалт тавиад хуурмаг хэсгүүд нь тэнцүү гэж ингэж бичиж болдог. Төсөөлөгдөм хэсгүүд нь тэнцүү гэж. За ингэж бичиж болдог. За энэ бол бидний одоо хийдэг гол арга байна. Тэгэхээр энэ нь бол бид нэр комплекс тоон дээр ингэж үйлдэл хийж явсаар байгаа л хамгийн эцэст нь бодтойгоо тэнцүү, хуурмаг нь хуурмагтайгаа тэнцүү, йотагийн хэсэг нь йотагийн хэсэгтэй тэнцүү, йотатой хэсэг нь йотагийн коэффициентүүд нь тэнцүү гэж ингэж бичдэг. Энэ бол одоо бидний үндсэн техник юм байна. За яг тооцоо хийхэд бол их амархан байдаг энэ техникийг ашиглаад. За хэдүүлээ нэг хоёр дасгал хийж үзье. За нэгдүгээр дасгал. За ийм дасгал хийж үзье. За Егийн йота альфаг үржих нь Егийн йота бета гэдэг. За ийм дасгал хийж үзье. За нэг талаас нь зэргийн чанар ёсоор ижил суурьтай учраас зэргүүд нь нэмэгдэнэ. Тийм учраас Егийн за йота альфа дээр нэмэх нь йота бета гэ йотаг хаалтнаас гаргацгаар альфаар нэмэх нь бета гэдэг. За ингээл гүцээ. Зэргийн чанараасаар маш амархан байна. За одоо энийг ээлрийнхаа адилтгалыг ашиглаад тооцоонууд хийж үзье. Егийн йота альфагийн оронд ээлрийн адилтгалыг бичье. За тэгэхээр юу болж ийн гэхээр косинус альфа дээр нэмэх нь йота синус альфа гэж ингэж бичигдэнэ. Синус альфа. За энийг үржих нь тэгээ Егийн йота бета дээр бас ээлрийн адилтгалыг гэж энэ бета болно. Тийм учраас косинус бета дээр нэмэх нь йота синус бета гэдэг. За ингэ бичиж. За одоо энийг дараа нь би сүүлд нь ээлрийн адилтгалыг бас хэрэглэе. Гэхдээ одоо энийгээ бид нэр цааш нь хувиргаад ямар хэлбэрт оруулах вэ гэхээр Декартийн хэлбэрт оруулъя. Өөрөөр хэлбэл нэг нь йотагийн хэсэг нэг йотатой коэффициент болгож бичье. За тэгхийн тулд зүгээр энэ тоонууд учраас жирийн хаалтныг үйлдэл хэрэглэе. За энэ хоёрыг үржихээр зэрэг юу болох вэ гэхээр косинус альфа үржих нь косинус бета гэж ингэж гарна. За энэ хоёрын үржүүрийг бичгээр йота квадрат нь хасахуулна. Сөрөг тэгээ синус альфа синус бета гэж ингэж бичигдэнэ. Синус альфаг үржих нь синус бета гэж ингэж бичигдэнэ. За одоо йотатой коэффициент гэхээр энэ хоёрын үржүүр ба энэ хоёрын үржүүрээс нэг йота гарна. Тийм учраас йотаг нь хаалтнаас гаргаад за бичгээр зэрэг юу гарч ийн вэ гэхээр за эхнийхээс косинус альфа синус бета гэдэг ийм үржүүр гарна. Косинус альфаг үржих нь синус бета гэж. За нэмэх нь одоо энэ хоёрын үржүүр синус альфаг үржих нь косинус бета гэж. Синус альфаг үржих нь косинус бета гэж. За одоо бид нар юу бичиж юу гэхээр ерөнхийдөө энэ хоёр үржүүр дээр ээлрийнхаа адилтгалыг орлуулад тэгээ зүгээр хаалтны их замаар юу хийж ийнэ гэхээр зэрэг энэ тэгшинцэгт хэлбэрж бичиж байгаа юм. Өөрөөр хэлбэл нэг ч йотагийн хэсэг буюу бодит хэсэг
нэг йотагийн коэффициент буюу хуурмаг хэсэг гэдэг ингээ бичтэй. Нэг талаас. Би одоо энэ талд нь үлдээлээ. За нөгөө талаас одоо би энэ илэрхийлэл дээр илрээ айлтгахыг хэрэглэе. Өөрөөр хэлбэл манай φ гэдэг бол альбатаар нэмэх нь бетатай тэнцвэр байна. Тийм учраас энэ яаж бичдэг вэ гэхээр косинус альбатаар нэмэх нь бета, за нэмэх нь йота, синус альбатаар нэмэх нь бета гэж ингэж бичигдэнэ. Альбатаар нэмэх нь бета. За энэ хавьд бид нэр хийхэд юу хэрэгтэй байна вэ гэхээр ерөөсөө лейлрийн адилтгалыг дахин хэрэгжилж гин. Тэгэл жирийн тоошийг хаалт найдаг үйлдэл хэрэгжилж шүү дээ. За тэгээ бид нар ийм хоёр тэнцүү боллоо. Энэ нэг комплекстой Z1 гэсэн үг. За энэ нэг комплекстой Z2 гэсэн үг. Тэгэхээр энэ хоёр комплекстой хоорондоо тэнцүү гэдэг чинь ийм хэлбэрт орсон гэсэн үг. Тэгэхээр бид нэр хуурмаг бодит хэсгүүд нь хоорондоо тэнцүү, хуурмаг хэсгүүд нь хоорондоо тэнцүү гэж шууд бичиж болно. Энэ хоёр тэнцүү байхын тулд. Тэгэхээр энэ бодит хэсэг нь энүүтэй тэнцүү байна. Тэгэхээр энэ хоёрыг тэнцвүүлээд бичвэл ингэж бичнэ. Косинус альбатаар нэмэх нь бета гэдэг бодит хэсэг нь бол тэнцүү, энүүтэй тэнцүү байна. За косинус альфа, косинус бета, за хасах нь синус альфа, синус бета гэж. За ингэж бичигдэж байна. За одоо энэ хуурмаг хэсэг нь. Энэ хуурмаг хэсэгтэй тэнцвүүгээд бичиж. Тийм учраас синус альбатаар нэмэх нь бета, за тэнцүү, за энүүтэй тэнцүү. Косинус альфа, синус бета, за нэмэх нь синус альфа, косинус бета. Синус альфа, косинус бета гэж. За энэ хоёр бол нэгэн зэрэг тэнцүү байна гэж. За ийм илэрхийлэл гарч байгаа. Тэгээд бид нэр энэ гарсан үр дүнгээ харахаар бидний сайн мэддэг энэ бол косинусын нийлбэрийн томьёо, энэ бол синусын нийлбэрийн томьёо. Бид нар энэ эйлрийн адилтгалыг ашиглаад энийг анзаарсан байна шүү дээ. Ер нь бол анх эйлэр бол энэ нийлбэрийн томьёог ашиглаад энэ хоёр адилхан байна гэдгийг бол харсан байна. Одоо бол бид нэр эсэргээр эйлрийн адилтгалаа ашиглаад энэ томьёог ингэж амархан гаргаж болдог байх нэ. Тэгэхээр энэ томьёог бид нэр шууд ингээд хэрэгжилж болно тригонометр. Тэрний оронд зүгээр эйлэр буюу комплекс тоог хэрэглэхээр хийх үйлдэл маш амархан байна. Хийх үйлдэл. Тэгэл тэнцвүүлээд үчгээр энэ томьёог тогтоохгүйгээр гаргаж болдог байх нэ. За ийм нэг дасгал хий. Энэ мэтчлэн одоо энэ комплекс тоо бол маш хүчрхэг арга байдаг. Эцсийн үр дүн нь бол адилхан байна. Завсрын тооцоонууд нь бол маш амархан байна гэдэг. Иймэрхүү ерөнхий арга байдаг юм аа. За тэгээд дараагийнхаа дасгалд оръё. За эдгээр адилтгал хэр зэрэг хүчтэй болохыг илэрхийлдэг бас нэг дасгал хийж үзье. За жишээлбэл за Е-ийн йота φ гээд за энэ илэрхийлэл авъя. Φ бол хувьсах хэмжигдэхүүн. За эндээс уламжил авъя. Уламжил. Тэгэхээр зэрэг энийг бол ингээд нэг хувьсгч хийж үзнэ. Энэ бол юу болох вэ? Е-ийн йота φ. За φ-гээр нь авч байгаа уламжил гэхээр давхар хөнгөсөн уламжил гээд эндээс уламжил йота φ-гээр авсан уламжил. За тэгээд φ бол хувьсгчдаас φ-гээр авч байгаа уламжил тэг гарна. Йота бол тогтмол тав учраас хэвээрээ үлдэнэ. Тэгэхээр йота Е-ийн йота φ гэж. За ингэж үчгэж байна. За энэ уламжил авах үйлдэл бол ийм амархан байна. Е учраас зүгээр жирийн үйлдэл. За одоо эйлрийн адилтгалаа хэдүүлээ хэрэглэе. Эхлээд энэ адилтгалаа бичлээ. Косинус за φ дээр нэмэх нь йота синус φ. За энэ функцээс бичлээ. Эндээс авсан уламжил. За одоо ингээд уламжлаа би энд авъя тэнцүү. За нийлбэрийн уламжил ёсоор энэ бол косинус φ-гээс авсан уламжил байх ёстой. За нэмэх нь йота гэдэг бол тогтмол тоо учраас уламжлаас гарчна. Тийм учраас синус φ-гээс авсан уламжил гарах ёстой. За ингээд болчихжээ. Уламжил. За энд бид нар энэ уламжил нь тэд байдаг гэдгийг хэлэхгүйгээр энэ уламжил нь хэд байдгийг гаргах гэж байгаа юм шүү. За тэнцүү. За одоо энийг бичье. Йотаг үржих нь. За одоо юу болж ийн вэ гэхээр Е-ийн Ф гэдэг нь эйлрийн адилтгалаа бичтэй. Косинус φ дээр нэмэх нь йота синус φ гэж. За ингэж бичье. За одоо энэ адилтгалаа бид нар юунд оруулж бичих вэ гэхээр зэрэг нөгөө Декартын хэлбэрт оруулж бичье. Тэгэхээр эхлээд йотаг өгсөхээр энэ хоёр йотагийн квадрат чинь сөрөг болно. За синус φ. За нэмэх нь за нэг йотатай косинус φ бол косинус φ. За ингэ болчихоо.
За одоо энэ хоёрыг эхний хэсгээс гарсан эцсийн үр дүн, хоёр дахь тооцоог хийсэн эцсийн үр дүн хоёрыг харьцуулаад харах юм бол энэний бодит хэсэг нь бодит хэсэгтэй тэнцүү байх хэрэгтэй. Тэгэхээр зэрэг косинус фигээр авсан уламжлал нь болбоос сөрөг тэмдэгтээ синус фи байна гэж бид нар сайн мэддэг томьёо ангиж гарч болох нэ. За энэ хуурмаг хэсэг нь төсөөлөгдөм хэсэг нь энэ төсөөлөгдөм хэсэгтэй тэнцүү. Тийм учраас синус фигээр авсан уламжлал нь болбоос косинус фи болно гэж. За тэгээд энэ бол одоо жишээлбэл бидний нэлтгэж функцийн уламжлалыг мэдчих юм бол тэндээс тригонометрийн функцүүдийн уламжлалуудын томьёог бас Эйлерийн айдалтгалаараа гаргаж болдог. Тэгэхээр энэ Эйлерийн айдалтгал ийм хүчрэг сайхан хэрэгсэл байдаг байх нэ. Тэгэхээр мэдээж энэ элтгэж функцтэй ажиллах нь маш амархан байдаг байх нь шүү дээ. Тэгэл хамгийн эцсийн үр дүнд хоёр комплекстой эквивалент гэдгээс бодит хэсэг нь бодит хэсэгтэй тэнцүү, хормогтой тэнцүүгээд хоёр тэгштгэл байн гаргаж аваад байгаа нэг ийм арга байна. Энийг бол одоо та нар сайхан сураад эзэмшээд ирж байгаа гэж ингэж ойлгоё. За дараагийн дасгал хий. Зүгээр энэ Эйлерийн айдтгалыг хэрэглэх бас юм гоё дасгалууд байдаг. За жишээлбэл одоо ийм зүйл хийдэ. Е-гийн йота пик хуваах нь 2 гэдэг ингэ бичиж. Өнцгийнх нь орно пик хуваах нь 2. За Е гэдэг бол модуль 1 байна. Косинус квадратаар синус квадратыг нэмэхээр 1 гарна. Тийм учраас энэ бол нэгж модультай тоо байна. Өнцг нь пик хуваах нь 2. Өнцг нь пик хуваах нь 2 гэхээр хэрвээ энэ одоо ингэж нэгж байх юм бол за энд бас нэгж байх юм бол манай энэ цэг гэсэн үг. Энэ цэг гэсэн үг. Энэ цэг энэ цэгийн нөгөө энэ Декартийн хэлбэр нь x нь 0, y-1 учраас йота гэж бичээд. Тэгэхээр энэ бол йотатой тэнцүү байх нь шүү дээ. 6-аас харах юм бол шууд ингэж бичдэг. Тэгэхээр йотаг бол энэгээр илэрхийлж бичдэг байх нь шүү дээ. За эсвэл энэ айлгүрээр энийг бас ингэ сайхан харж болно. Ягаад ийм байгаагийн Е-гийн йота пик хуваах нь 2 гэдгийг сонирхъя. За Эйлерийн айдтгалыг хэрэглэхээр косинус пик хуваах нь 2 нэмэх нь йотаг үржих нь синус пигийн хагас байна гэж. Пигийн хагас. За тэгээ бид нэр косинус 90 градус дээр тэг байдаг. Нэмэх нь йота синус дээр 90 градус дээр 1 байдаг гэдгийг мэднэ шүү дээ. Тийм учраас энэ юутай тэнцүү байна вэхээр йотатай тэнцүү байна гэж. За энэ бол маш их хэрэглэгддэг юм. Энэ бол ямар утгаараа хэрэглэгдэх вэ гэхээр ер нь бол йота гэдгийг Е-гийн йота пигийн хагасаа гэж ингэж илэрхийлдэг явдал их байна. Энэ дам бага йотаг энэ Эйлерийн хэлбэрд оруулдаг. Ийм байдлаар хэрэглэдэг. Жишээлбэл пиг бас маш хэрэглэгддэг юм томьёо байна. Пигийн йота пи. За энэ бас ингээд нэгж модультай тоо. Пи гэдэг чинь 180 градус. Тэгэд ингээд үзэхээр энэ өнцгийг ингээд 180 эргүүлэхээр энэ бол хэд гарах вэ гэхээр сөрөг 1 гарна. Сөрөг 1. Тэгэхээр энэ бол ерөөсөө сөрөг 1 гэсэн тоо шүү дээ. X нь сөрөг 1, Y буюу Y-ийн тэг. Тийм учраас энэ үнэхээр сөрөг 1 байна. Сөрөг 1. За дахиад энийг Эйлерийн айдтгалаараа харъя. Айлгүрээр Е-гийн йота пи гэж нь болбоос косинус пигээс хасах нь нэмэх нь йота синус пи гэж ингэж бичигдэнэ. Тэнцүү косинус пид сөрөг 1 байдаг. Нэмэх нь йотаг үржих нь синус пид тэг байдаг. Тийм учраас энэ бол сөрөг 1 гарч ийнэ. Тэгэхээр энийг бол яаж хэрэгэлдэг вэ гэхээр сөрөг 1-ийг өргөлбөл тэмдгийг гэсэн үг. Сөрөг тэмдгийг би яаж ийнэ вэ гэхээр энэ фазад оруулж бичихийн тулд маш их ингэж хэрэгэлдэг. Энэ бол маш их хэрэглэгддэг ийм бичлэг байна. За энэ хоёр одоо үндсэндээ маш их хэрэглэгддэг. Жишээлбэл сөрөг йота гэвэл энэ хоёрын үржүүр шүү дээ. Сөрөг йота гэх юм бол Е-гийн одоо 2-ны 3π болдог ч юм уу. Ингэж хэрэглэж болдог. Тэгэхээр энэ хоёр илэрхийллийг маш их хэрэгэлдэг байх нэ. Энийг сайхан тогтоож авах хэрэгтэй. Физикт бол зөндөө хэрэгэлдэг ийм явдал байна. Зөндөө хэрэгэлдэг. Одоо энэ адилтгал бол зарим хүн энийг бол маш гайхалтай гоё томьёо гэж ингэж үздэг юм аа. Энэ яагаад гоё томьёо вэ гэхээр энэ сөрөг 1 гэдэг нөгөө нэгж тоо Е гэдэг юм байгалийн тоо P гэдэг тоо нөгөө йота 3-ыг холбосон энэ байгалийн юм 4 гоё тогтмолыг холбосон томьёо учраас хүмүүс заримдаа нэг гоё гэж үздэг. Жишээлбэл энэний урав хөнгө 2 талаас нь натурал логарифм аваад үзье.
эндээс natural logarithm авал зэрэг нь үлдэнэ. Йото p. За эндээс natural logarithm авах юм бол natural logarithm сөрөг 1 гэж ингэж гарч ирж байна шүү дээ. Тэгээ эндээс ийм гайхалтай томьёо гардаг. Ер нь бол бид нар нөгөө бодит тоон дээр квадрат нь одоо сөрөг байж болохгүй ч гэдэг юм уу. Одоо логарифм дотор сөрөг тоо байж болохгүй гэдэг. Логарифм дотор тэгвэл сөрөг тоо байж болох нь шүү дээ. Тэр бол комплекс тоогоор илэрхийлэгддэг байна. Болохгүй гэдэг нь юу гэсэн үг вэхээр логарифм доторх сөрөг тоог бодит тоогоор илэрхийлж болохгүй л гэсэн үг байсан байна. Тэгэхээр энэ логарифм дотор бол одоо сөрөг тоо байж болно. Тэр үтхийг синус нэгээс их байж болно. Тэр үтхийг синус нэгээс их байж болно. За ийм дасгалж одоо хийж үзэж байна. За дараагийн дасгалаараа хэдүүлээ энэ Эйлерийн энэ хэлбэрийн одоо үеийнх шинжийг бол үзцгээе. Энэ бас заавал мэдэх ёстой шинж байдаг. За үеийнх шинж гэхээр бид нэр тригонометрийн функц үеийнх шинжээс гарч байгаа юм. Жишээлбэл косинус фи гэдгийг би 2π-гээр үейлэх юм бол буцаагаад косинус фи гарах ёстой. Тэр битгийл 2π-г хэд дахин аваад үейлсэн ч буцаагаад косинус фи гардаа гэж. За энэ бол тригонометрийн үед функц шүү дээ. За энд манай n гэдэг бол бүхэл тоо гэсэн үг. Z бүхэл тоо. За бүхэл тоог заримдаа бид нэр англиар бол integer гэдэг. Integer гэдэг бол латин үг. Ер нь бол утга нь бол whole буюу бүхэл гэсэн утгатай. Тийм учраас заримдаа англиар бол whole numbers and integers гэж ингэж нэрлэж болдог. За бид нар бол бүхэл тоо. За үүнтэй адилхан синус ч гэсэн бас 2π гэсэн үетэй байгаа. За энэ үе шинжийг үжих юм бол π дээр нэмэх нь 2π үржих нь n гэж. n дахин авах юм бол буцаад синус φ гардаг. За тригонометрийн функцийн энэ үед шинжээс энэ хоёр үетэй юм бол e гэдэг функц бас үетэй гэж гарна. Өөрөөр хэлбэл e-гийн йото φ дээр нэмэх нь πn гэх юм бол 2πn гэх юм бол энэ бас үетэй байна. Энэ бол e-гийн йото φ-тэйгээ тэнцүү гэж. За ингэж харагдах хэрэгтэй. За энэний баталгаа гэдэг нь бол шууд амархан харагдана. За Эйлерийн адилхан 2πn. За эхлээд Эйлерийн ясаар энэ бол косинус φ дээр нэмэх нь 2πn. За нэмэх нь йотог үржих нь синус φ дээр нэмэх нь φ дээр нэмэх нь 2πn гэж. За тэгээд тригонометрийн үе шинж ясаар энэ бол косинус φ-тэй тэнцүү, нэмэх нь йото, энэ болохоор синус φ-тэйгээ тэнцүү байна. Синус φ. За энэ бол Эйлерийн адилхан ясаар эргээд e-гийн йото φ болоод тэгээд энэ илэрхийл батлагдж байгаамаа хөгдөд. Тэгэхээр энэ бол маш хэрэглэгддэг бас ийм шинж байна шүү. Энийг бас тогтоож авах хэрэгтэй. Тогтоож авах. За ингээд энэ тогтоогоороо гэсэн энэ шинжүүдийг би эргээд нэг бичээдхий. За e-г бол сая энэ үеч шинжийг бол тогтоох ёстой. e-гийн φ-ийг бид нэр ерөнхий тохиолдолд бид нэр үргэлж e-гийн φ дээр нэмэх нь 2π ямар нэгэн n бүхэл тоо гэж биччихэдэг байх нь. За Эйлерийн адилхацаас гардаг бас нэг чухал шинж бол косинус φ яаж бичих вэ гэхээр e-гийн йото φ энэ хоёрын нийлбэр сөрөг йото φ-ийн хагас. За синус нь болохоор синус φ-г илтгэж функцээр яаж бичих вэ гэхээр e-гийн йото φ-гээс хасхан сөрөг йото φ хуваах нь энэ дээр нь харин 2 йото гэж. За энэ шинжүүд бол бид нар нэлээх хэрэглэгддэг учраас бас сайхан тогтоогоод авах хэрэгтэй. Тогтоонохэр ингээд чэйжлээд байх хэрэггүй. Ийм дасгалуудыг ингээд хийгээд байхаар аяндаа та нарын гар уруунд чинь ороод ирдэг. Аяндаа энэ бүр нүдэн чинь ингээд харагдаад ороод ирдэг юм аа. За энэ n гэдэг бол дурын бүхэл тоо. Өөрөөр хэлбэл ямар тоо гэхээр зэрэг одоо тэг байж болно, сөрөг 1 байж болно, сөрөг 2 байж болно гэх мэтлэн эсвэл 1 2 ч гэдэг юм ингээд бүх ямар нэгэн бүхэл тоо байж болно гэж. За юм шинжтэй. Тэгэхээр энэ бол юу гэхээр Эйлерийн хэлбэрийн одоо үеийнх шинж байна. За энэ бол тригонометрийн функц илтгэж функцээр илэрхийлсэн
хэлбэр байна. Тригонометрийн үндсэн хоёр функцийг. Одоо энэ хоёрын харьцаагаар бид нэр тангенс, котангенс одоо юу гэдгийг бүгдийг илэрхийлж болдог. За ийм учиртай. За энэ дасгалуудыг ингээд хийх явцад элрийн адилтгал ямар гоё хүчрхэг адилтгал вэ гэдгийг бол та нар ойлгож байгаа хаа. Зарим хүмүүс бол бас баярлж байгаа. Тийм учраас энэ олон янзын томьёог тогтоохын оронд бид нэр ерөөсөө л ганцхан энэ адилтгалыг одоо сайхан мэдэртлээ ингэж тогтоож ойлгох хэрэгтэй. За ингээд тогтоогоод бичиг фигийн оронд одоо альфа ч гэдэг юм уу, x ч гэдэг юм уу, янз бүрийн ингээд аргументууд тавиад ингээд бичээд байхаар аяндаа та нар дасчнаа. Нөгөө талаас буцаад энэ илэрхийллийг сайхан ингэж харж сурах хэрэгтэй. Энэ илэрхийллийг харж сурах хэрэгтэй. За одоо дараагийн гоё юм дасгалууд байж болно шүү дээ. Энэ дээр бид нэр хоёр талын одоо йотогоор үржинэ гэдэг чинь пиг нэмнэ гэсэн үг. Одоо хоёр талын йотогоор үржих юм бол пиг нэмнэ гэсэн үг. Тэгээд нэмээд ингээд Эйлерийн адилтгалын одоо тригонометрийн шилжилтийн томьёонуудыг гаргасан гоё юм дасгалууд хийж болно. За энэ дасгалыг одоо өөр багш нар нь бас зааж өгөх байхаа. За Эйлерийн адилтгалыг ашиглах дараагийн дасгал үзье. За Е-ийн йота гэж. За 3φ гэж энийг үзье. 3φ. За энэ 3φ-г 1φ-гээр илэрхийлэх юм дасгал хий. За зэргийн чанар ёсоор л маш амархан байна. Е-ийн йота φ гэд 1φ болгочлоо. 1φ-ийн куб гэж бичсэн. Зэргийн чанар ёсоор энэ хоёр үржигдээд 3φ гэ. За одоо бид нэр Эйлерийн адилтгалыг ашиглаад явъя. За энүүнд Эйлерийг хэрэглэх юм бол косинус 3φ за нэмэх нь йота синус 3φ гэж ингэж бичигдэнэ. Синус 3φ гэж нэг талаас бичигдэнэ. За нөгөө талаас за энүүнд тэр адилтгалыг хэрэглэе. Тэгэх юм бол косинус φ дээр нэмэх нь йота синус φ гэж. За энийг куб гэж ингэж бичигдэнэ. Куб. За одоо энэ куб учраас шааш нь явъя. Энэ бол энийг а гэж чи энийг б гэх юм бол юу гэдэг вэ? А куб дээр нэмэх нь 3а квадрат б нэмэх нь 3аб квадрат нэмэх нь 3б куб байдаг шүү дээ нэмэх нь. За тэр ёсоор бичлээ. За косинус φ-ийн куб за нэмэх нь 3 косинус φ-ийн квадрат за йота синус φ за нэмэх нь дахиад юу болох вэ гэхээр 3 косинус φ за үржих нь йота синус φ-ийн квадрат за нэмэх нь йота синус φ-ийн куб гэж. За ингэж бичигдэн φ-ийн куб. Кубын томьёог ашиглалаа. За одоо йотагийнхаа чанарыг ашиглаад бичих юм бол энд йота квадрат болоод хасах болно. Тэгэхээр зэрэг йотагийн тоонууд нь косинус φ-ийн куб болж байна. За хасах нь 3 косинус φ за синус φ-ийн квадрат гэж ингэж бичиж байна. За йотатой нь болохоор эндээс нэг йота гарна. Нэмэх нь йота. За эндээс йота гарахаар зэрэг 3 косинус φ-ийн квадрат синус φ за энд йотагийн куб болно. Йота квадрат нь хасах болно. Тийм учраас сөрөг йота болно. Тэгэхээр зэрэг сөрөг йотаг нь хаалтнаас гаргасан учраас синус φ-ийн куб гэж. За ингэж бичигдэнэ. За одоо яах вэ гэхээр энэ комплекстэй хоёр комплекстэй хоорондоо тэнцүү байна. Хоёр комплекстэй хоорондоо тэнцүү байна гэдэг чинь бодит хэсэг нь бодит хэсэгтэй тэнцүү, хурам хэсэг нь хурам хэсэгтэй нэгэн зэрэг тэнцүү байна гэх. За энэ эхний тооны бодит хэсгийг авах юм бол юу болох вэ гэхээр косинус 3φ гэж ингэж гарч ийн тэнцүү. За энэ сүүлийн илэрхийллийн бодит хэсгийг авахаар косинус φ-ийн куб за энэ жоохон дассан хэлбэрээр нь чи 10 жилийн. За хасах нь 3 косинус φ за синус φ-ийн квадрат гэж. Синус φ-ийн квадрат гэж ингэж бичээ. За хурам хэсгүүдийг аваад бичье. Тэгэхээр зэрэг юу болж ийн вэхээр синус 3φ болно. Синус 3φ за нэгээс хаалтна хийж болно. Тэнцүү. За энэ хурам хэсгийг үчгээр 3 косинус φ-ийн квадрат синус φ за хасах нь синус φ-ийн куб гэсэн. За ийм хоёр томьёо нэгэн зэрэг биелнэ гэж ингэж гарч ирж байгаа. За энэ бол бидний
мэддэг. Зарим хүүхдийнх нь одоо чэйжилсэн байдаг. Зарим нь ер нь бол үдчихсэн. Косинус 3 фигээр задлдаг томьёо, синус 3 фиг нэг дан фигээр задлдаг ийм томьёо байна. Тэгэхээр зэрэг энэ томьёоны гаргалгааг ийм амархан хийж. Яг жинхэнэ нөгөө ээлрийн хэлбэрээр бол ийм амархан байна шүү дээ. Зэргийн чанараас ерөөсөө л зэргийн чанараас. За энэ мэтчилэнгээр энэ 3-оор 2 фигийн томьёог бичиж болно. Квадрат гээд. За тэр үтхийл 4 фигийн томьёог бичиж болно. Бид нар энийг одоо чэйжээрээ мэддгүү ч гэсэн 5 фигийн томьёог бичиж болно. Бүр n фигийн томьёог бичиж болно. Ийм зүйлүүд хийх бололцоотой байдаг. За тэгээд та нар одоо дасгал болгоод энийг хийгээд үз. Е-ийн e фиг хагас фигээр илэрхийлье. Хагас фигээр илэрхийлье гэвэл e фигийн хагас шүү дээ. Хагас фигээр илэрхийлнэ гэдэг чинь энэ бодлогыг ийм ингэж бодно гэсэн үг. Фиг хагас фигээр хагас өнцгийн томьёогоор. За одоо энийг ашиглаад та нар жишээлбэл синус фиг хагас өнцгөр илэрхийлдэг томьёонуудаа гаргаад үзээрэй хөвгдүүд. Гаргаад үзээрэй. За энийг жишээлбэл заавал хагас өнцөг гэлгүй одоо 3-1 өнцгөр илэрхийлсэн ч болно. Юу гэсэн үг вэхээр яг e фиг байх нь 3 гэд. Тэгэх юм бол энийг куб гэд. За ингэ бичих юм бол өнцгийг 3-1-ээр нь илэрхийлж болж байна. Гэх мэтлэнгээр би хүсэх юм бол энэ өнцгийг ямар байдлаар нь задлж бичиж болно. Тэгэхээр энэ бодлого бол маш амархан бодогддог байна. За энэ хоёр дасгалыг хийхээр ерөнхийдөө энэ тригонометрийн функцүүдийг томьёонуудыг ашиглахын оронд энэ экспонентыг ашиглах юм бол маш хялбархан байна гэдэг ийм одоо мэдрэмж ийм одоо сэтгэл төрөх ёстой юм аа. За энэ бол бидний эзэмших ёстой маш чухал чадвараа. За одоо нэлээд хэрэгтэй нэг юм томьёо гаргаж явъя. Эйлрийн адилтгалыг ашиглаад. За тэгэхээр бол би эйлрийн адилтгалаа нэг удаа бичлээ. Е-ийн йота фи тэнцүү косайн фи дээр нэмэх нь йота синус фи гэж. За нэг гэж. За дараа нь юу гэж хөхөр Е-ийн сэрэг йота фи гэдэг ингэ бичиж. За энэ бол хоёр янзаар хийж болно. Энэ фигийн сөрөг байна гэж яагаад бичиж болно. Эсвэл зүгээр энэ йотагийн сөргөөр болгож ийн гэсэн. Хоёр талын нөгөө хосмог авахаар йотагийн сөргөөр сольж ийн гэсэн. Тийм учраас косинус фи энэ сөрөг йота синус фи гэж. За ингэж бичиж болно. За одоо эндээс косинусыг олохын тулд хооронд нэмчи. Хооронд нэмэхээр энэ хоёр хураагдаад 2 косинус фи болно. За тэндээс косинус фиг олох юм бол косинус фи тэнцүү энэ хоёрын нийлбэрийн хагастай тэнцүү байна. Е-ийн йота фигээс дээр нэмэх нь Е-ийн сөрөг йота фива түүний хагастай тэнцүү гэж. За ингэж гарна. За синусыг олъё гэвэл дээдлээс нь доотлыг хасчих хэрэгтэй. Тэгэхээр косинус нь хураагдаад 2 йота болно. Тэгээд бичих юм бол синус фи нь болохоор за би энд бичиж синус фи тэнцүү Е-ийн йота фигээс хасах нь Е-ийн сөрөг йота фи за хуваах нь 2 йота гэж. За ингэж бичигднэ. За энэ хоёр томьёо бол маш хэрэглэгддэг юм томьёо. Энэ бол ямар учиртай байна вэ гэхээр бид нар бодлого бодож байгаад жишээлбэл тригонометрийн функцийг энэ хоёр үндсэн хоёр функц шүү дээ. Энэ функцийг одоо нөгөө экспонентийн хэлбэрт оруулаад бичиж гэвэл энийг их хэрэглэдэг. Экспонентийн хэлбэрт оруулахаар зөвхөн зэргийн чанарууд учраас тооцоонууд маш амархан болдог шүү дээ. Тэгэхээр энэ бол одоо энийг хэрэглэхээр тооцоо маш амархан болдог. Одоо физиктээр одоо үзэж байгаа хүүхдүүд төвшгүүд дээр ч юм уу, оптик дээр ч юм уу, за энэ бол квант механик дээр ч юм уу маш хэрэглэгддэг ийм хоёр гоё үр дүн байна. Тэгэхээр энэ эйлрийн адилтгалыг хэрэглэдэг энэ хоёр үр дүн хүүхдүүд бас чэйжээрээ мэдээж тогтоож явал их хэрэг болдог юм аа. За семинарынхаа дараагийн хэсэгт энэ комплекс хосмог гэдэг үйлдэлийн тухай үзье. За энэ үйлдэлийг ингээд 6 дахь арга гэж үзэж болно. Бид нэмэх хас хөрж хуваах гэдэг 4 аргын тоо. Нэмэх нь одоо зэрэг дэвшилэх үйлдэлхээр энэ комплекстай гарч ирсэн шиг хосмог авах гэдэг ийм үйлдэл бол 6 дахь арга гэж үзэж болдог юм. Энэ квант механикийн тооцоо хийгээд маш чухал ийм арга байдаг. Дараа нь бид нэр хосмогийг өргөдөхөд бас хэрэглэнэ. За энэ бол юутай төсөөтөө бодлого гэхээр за энд нэг би комплекс тоо өглөө x y гэсэн энэ комплекс тоог энд ингээд дүрсэлжээ. За энэ хосмог тоог юу гэж хэлэх вэ гэдгийг олохын тулд өөр нэг сонирхолтой бодлого бодъё. За энд одоо ингээд гол байгаа гэдэг ийм бодлого байдаг шүү дээ. Энд ингээд гол байсан. За тэгээд яах вэ гэхээр
За энд одоо гал гарчин ч гэдэг юм уу. Энд нэг хүн байна. За эсвэл энд гэр байна. Хамаа алга. Заавал гал гэдэг яг гэр. Энэ хүн голоос ус аваад гэртээ очихын тулд хамгийн богино ямар замаар очих вэ гэсэн ийм бодлого байдаг. Тэг хүн бодоход ингээд за ингээд очиж болно. За ингээд очих нь арай богино. Эсвэл яг энэ голоос нь ингээд очих ч юм уу гэх мэтлэнгээр янз бүрийн вариантаар бодогч болно доо. Тэгвэл энийг яаж олдгоо гэхээр энэ гэрээ яг голын нөгөө талд толио ойлт хийдэг. Яг ижлэхэн зайд толио ойлт хийдэг. За энийг одоо манай энэ гэрийн нөгөө бас нэг гэр гэсэн үг. Хос гэр, хосмог гэр гэж. За ингээд толио ойлт хийчихэд би хамгийн богино зам бол шулуун шугам байх хэвээр. Тэгэхээр энэ хоёрын хооронд би ингээд шулуун шугам татдаг. Шулуун шугам. Тэгэхээр яг энэ цэг бол манай ямар цэг болох вэ гэхээр голын ус авах цэг болох нь шүү дээ. Хамгийн богино зай гэсэн. За ингэж олдох хэрэгтэй байна. Тэгээд эндээс ийшээ ижил болохоор энэ бол энэ хоёр зай бол хамгийн богино зай болох хэрэгтэй юм аа. Тэгэхээр энэ цэг бол манай нөгөө ус авах тэр цэг байна. Хамгийн богино зайд. Энэ биш, энэ гол нь биш, энэ ч биш гэж. За яг энэ бол иймэрхүү төрлийн толио ойлтын бодлогыг бол физикт байгальд маш их хэрэгэлдэг симметр. За тэрнтэй адилхан математик дээр бас энэ комплекс тоог цэгээр дүрслэн. За үүний хосмог тоо гэж юу хэлэх вэ гэхээр энэ бодит тэнхлэг толио ойлт буулгасан энэ цэгийг цэгээр дүрслэхдгийн тоог комплекс тооны хосмог гэдэг юм. Хэрвээ энийг ингээд z гэдэг тоо гэж ингэж тэмдэглэх юм бол энэ бол z тоо байх юм бол энийг бол z-ийн хосмог гэж. За математикууд голдуу дээгүүрээ зураастай бичдэг. За физиктийн зураасыг вектор дээр ч юм уу, дундаж утхан дээр ч юм уу маш их хэрэгэлдэг учраас одоо физикийн номон дээр бол голдуу одоор тэмдэглэдэг хосмогийг. Цаашд бид нэр нь одоор тэмдэглэж явна. За энэ тоог хос тоо гэж байна. Буцаад энэ тооны хосмог нь энэ байна. Дахиад толио ойлт гэхээр буцаад өөрөө гарна. Өөрөө гардаг юм учиртай. За тэрийг бид нэр яаж бичих вэ гэхээр хосмог тооны хосмог нь буцаад юу гарах нь вэ? Өөрөө гарах нь шүү дээ. Өөрөө гардаг гэж ингэж тэмдэглэж болно. За энэ тоо бол ямар тоо болж ийн вэ гэхээр сөрөг y байна. Y-г нь сөрөг болно гэж ингэж бичиж байгаа. Тийм учраас за би энэ хосмог тоо ямар тоо болж ийн вэ гэхээр x дээр нэмэх нь йота сөрөг y гэж. За ингэж хийж болно. За энэ бол геометр утга нь. Геометр утгын дүрм ёсоор ерөөсөө энэ хуурмаг хэсгийг бол сөргөөр сольж ийн гэж ингэж хэлж болно. За эсвэл энийг цааш нь дахиад айтайхан бичиж болно. Энэ сөрөг тэмдгийг йотоор оруулж болно. X дээр нэмэх нь йотоор нь сөрөг тэмдгийг оруулаад бас бичиж болно. За одоо энэ бол хосмгийг олдог үйлдэл. Энэ бол айлгүрийн үйлдэл гэж ингэж ойлгоно. Хосмгийг олдог айлгүрийн үйлдэл бол юу байна вэ гэхээр нэг тоо өглөө хосмгийн ол гэвэл энэ йотогийн сөрөг йотоогоор солино гэж. Тэгэхээр энэ бид нар айлгүрийн үйлдэл ёсоор энээс хойш хосмог авах үйлдэл гэдэг бол ерөөсөө йотог сөрөг йотоогоор сольдог юм а гэж ингээд ойлгочих болно. Йотог сөрөг йотоогоор солино гэж. За энэ бол хосмог авах үйлдэл. Маш амархан үйлдэл байдаг. За тэгээд энэ зөндөө сайхан хэрэглээтэй. За хамгийн их хэрэглээтэй томьёог нь одоо би хэлж өгье. Хамгийн их хэрэглэгдэх томьёо бол юу байдгийг гэхээр за хосмог өөрийн хосмогоор нь үржүүлэх. За энэ бол юутай тэнцвэр байх вэ гэхээр тооны модулын квадрат байдаг. За модулын квадратыг олъё гэвэл мэдээж энэ Декартийн хэлбэрийг ашиглаж болно. X-ийг Y-ийг хэрвээ олчвол энэний квадрат гээд байна модулын квадрат. Хэрвээ энэ олоход төвөгтэй тохиолдолд ерөөсөө комплекс авлаа хосмогийн олно гэхээр йотогийн сөрөг йотоогоор солиод үржүүлчихнэ. Ийм хялбархан үйлдэл шилждэг. За энэ баталгааг нь хэдүүлээ хийгээд үзүүлье. За комплекс тоо гэдэг бол x дээр нэмэх нь йота y гэсэн үг. За хосмогийн авахаар x-ээс хасах нь йота y гэсэн үг. Энэ йотагийн сөргөөр сольж чинь. За энэ бол a дээр нэмэх нь b a-гаас хасах нь b учраас a квадратаас хасах нь b квадрат гэсэн ийм томьёо болно. Йота квадрат нь хасах учраас хасахыг нэмэх гарна. Тийм учраас x квадратаар нэмэх нь y квадрат. Тэгээд энэ Пифагорын теорем ёсоор x квадратаар y квадратыг нэмэхээр манай z-ийн модулын квадрат гарах нь шүү дээ. Z-ийн модулын квадрат гарна. За ингэж батлагдж байгаа юм. За энэ бол манай энэ хосмогийг олдог хамгийн анхны хэрэглээ байна. За дахиад нэг юм дасгал хийгээд үзье хэдүүлээ. Ямар дасгал хийх вэ гэхээр за хэрвээ Эйлерийн адилтгалыг мэдэхгүй мөртлөө зүгээр Y-ийн Ф гэдэг тооны модулыг олъё гэсэн юм бодлого байна.
ээлрийн адилтгалыг мэдэхгүй хүн бол энэ бодит хоормог хэсгийг олж чадахгүй. За гэхдээ энэ модулын квадыг олъё гэвэл яах ёстой вэ? Модулын квадратыг олоод язгуур авчих хэрэгтэй. Модулын квадрат гэхээр энэ ёсоор энэ тоог хосмогоор нь үржин. Хосмог гэхээр йотагийн сөргөөр солжиж байгаа юм. Йотагийн сөргөөр. За тэгээд ингээ үржүүлчихээр энэ бол юу болж ийн гэхээр Е-ийн тэг зэрэг буюу 1 байх нь шүү дээ. Модулын квадрат 1 юм чинь модул нь хэд байх нь вэ? 1 гарах нэ гэж. За ингэж олж болно. Жишээлбэл энэ хосмог авах үйлдэл ямар амархан болохыг харуулж байгаа ийм сайхан жишээ байна шүү дээ. За бас нэг өөр дасгал хийж үзье. Энэ хосмогийг хэрэгэлдэг зөндөө олон сайхан дасгал байж болно. За дахиад нэг юм дасгал хийгээд үзье гэдэг байна. Ийм дасгал. За нэг тоо авлаа. X дээр нэмэх нь йота y. За түүний хосмогийг нь олъё. Z одтоо тэнцүү йотаг нь эсрэгээр солих учраас x-ээс хасах нь йота y гэж. За одоо эндээс x-ийг олъё. X-ийг олохын тулд хооронд нь нэмээд энэ хураагд нь 2x 2 туваа чинь. Тийм учраас x-ийг олохын тулд z дээр нэмэх нь z-ийн хосмог хуваах нь 2 гэдэг ийм үйлдэл. За энэ одоо нөгөө бодит хэсгийг олдог маш амархан үйлдэл байгаа байхгүй юу? Хосмогийг ашиглаж бодит хэсгийг олохоор z дээр хосмогийг нэмэл 2 туваач. За энэ бол ямар үйлдэл вэ гэхээр заримдаа энийг рэ гэж ингэж тодорхойлж болно. Үйлдэл z тооны бодит хэсгийг олох үйлдэл гэж ингэж ойлгож байна. За тэрэн шиг нь хуурмаг буюу төсөөлөгдөм хэсгийг олох үйлдэлийг яаж хийж ийн вэ гэхээр y тэнцүү. За энэс энийг хасаад тэгэхээр зэрэг 2 йота y болно. 2 йота таваагаад өгнө. Тэгэхээр z-ээс хасах нь z одтоо за харьцуулах нь 2 йота гэсэн ийм үйлдэл байна. Хосмогийг аваад хасаад 2 йота таваагаад өгнө. Энэ бол зүгээр нэмэх хасах үржих хуваах үйлдэл. За энийг юу гэж ойлгож болох вэ гэхээр энэ z гэдэг тооны одоо төсөөлөгдөм хэсгийг олдог үйлдэлээ гэж ингэж тодорхойлж болох нь шүү дээ. Энэс биш ийм бичиг байвал ингэж олно, энийг бол ингэж олох нь байна. За үүнтэй адилаар жишээлбэл z-ийн модулыг олоо гэвэл яаж олох нь вэ гэхээр язгуурын дор z-ийг хосмогоор нь үржээл язгуур авчна гэх мэтлэн. Ингэж бас тодорхойлж болох нь шүү дээ z-ийн модулыг. За иймэрхүү байдлаар хэрэгэлдэг учраас энэ хосмог гэдэг бол маш хүчрхэг ийм тоо байдаг. Ийм арга байдаг. Маш хүчрхэг ийм арга байдаг. За энэ ташрамд хэлэхэд жишээлбэл одоо энэ ийм томьёо байна бид нар энэ Е-ийн фи дээр ээлрийн адилтгалыг хэрэглэхээр бодит хэсэг нь косинус фи байдаг шүү дээ. Бодит хэсэг нь яах вэ гэхээр энэ хоёрыг нэмээд 2 тоон гэхээр Е-ийн фи нэмэх нь түүний хосмогын сөрөг фи хуваах нь 2 гэж. За энэ томьёог бид нар өмнө гаргасан. За дахиад энэ өөрөлдвөл би юу сонирхоод байна вэ гэхээр z тэнцүү y-ийн f-ийн үдийн адилтгалыг бичиж штэ. Тэгэхээр зэрэг энэ бол хуурмаг хэсэг нь бид нар энэний синус фи байдаг. За энэ бол юу болж ийн вэ гэхээр y-ийн f z-ээс хасах нь хосмог нь y-ийн сөрөг f хуваах нь 2 йота гэж. За энэ томьёог бид нар өмнө гаргасан бөгөөд энэ томьёо бол энэний жишээлбэл тухайн тохиолдол байсан байна гэж ингэж харж болно. За энэ комплекс хосмог авахын үйлдэл бол маш их чухал. За явандаа бид нэр хосмог матриц буюу adjoint матриц гэж ингэж тийм аавн. Тэрийг бол бид нэр юу гэж нэрлэдэг вэ гэхээр хөрвүүлээд хосмог авдаг. Тийм учраас transposed conjugate буюу adjoint гэсэн матрицын тухай үзэн. Тэр үед хялбарчлаад бас л хосмог авах үйлдэлээ гэж ингэж нэрлэнэ. Тэгж өргөдөг нь. Тийм учраас энэ хосмог авах үйлдэл бол одоо манай квант механикийн үндсэн арга техник байдаг. Тэрний одоо жишээнүүдийг та нар энэ дээрээс харж болно. За ингээд өнөөдрийн семинар бол болж байна. Энэ семинараар бол та нар юу ойлгох вэ гэхээр ээлрийн адилтгал бол ямар хүчтэй шаахан адилтгал вэ гэдгийг ойлгох хоцорсон байх гэж найдаж байна. За тэрнээс гадна энэ хосмог авах гэдэг юм үйлдэл байд юм аа. Энэ үйлдэл бол маш хүчирхэг, маш амархан ийм сайхан үйлдэл шүү гэж ойлгож хоцрох хэрэгтэй.